Тэгээд бас нодтой адилхан хүн чинь нугас хүний амьдрал чи ямар дардан байдаг шүү дээ. Сэтгэлээр унаад гутраад янз бүрийн л шалтгаантайгаар нэг тийм өөрийгөө нэг тийм шелтерд ороод нууц юм байх юм бол бичсэн айгу зүгээр юм бэлээ. Ялтчгүй нэг хүнд итгэж ярина гэдэг чи айгу хэцүү штэ. Тэр хүн сонсогч маань өөрөө ихэвчлэн өөрийнхөө өнцгөөс сонсч идэг. Сонсохдоо хүртэл за юу гэж хариулах вэ гэж бодож идэг. Тэгээд ихэвчлэн шүүж идэг те шүүлтүүрээр ингээд оруулаад. Тийм учраас яг өөрийгөө 100% гаргаад дотоод мэдрэмжээ илэрхийлэх нь айгүй бага гэдэг учраас. Тэгээд тэрийг яг миний өнцгөөс хизээж хинж 100% харж чадахгүй учраас тэрийг яг 100% ойлгох нь бий юм чинь би өөртөө ярилцах нь айгүй чухал юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд бичих айгүй зүгээр юм билээ. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлая Окси.